би 1999 онд анагаах ухааны их сургуулийг төгссөн. За сургууль төгснөөс хойш одоо ингээ 23 дахь жилдээ ажиллаж байна. Дөнгөж төгсөнгүүтээ төрөх эмэгтэйчүүдийн олгох курсыгээд 2003 онд Эрдэнэтэд ирсэн. За 3 онд ирээд дотрын тасагт ажиллаад тэгээд 5 оноос жирэмсний онцгой хяналт гэж байхад жирэмсэн эхчүүдийг хянах тасгийн юм хийж байгаа. Амбалтаар за 2000 одоо хүртэл тасралтгүй төрөх тасагт 16 дахь жилдээ ажиллаж байна. Намайг төгсөд 87 он төгсөж ирэхэд манай тасгийн эрхлэгч баяраа гэдэг юм ч байсан. Мэдрэлийн мэс заслын юм шиг. Тэгээд Эрдэнэлай юмч хоёр. Эрдэнэлайг бол бас гэмтлийн юмч. Энэ хоёр маань одоо хүлээж авч энэ тасагт ажиллуулаад тэрнээс хойш одоо тасралтгүй ажиллаж байна. Одоо хамгийн хөгжүүлэн тоонд орчилд давхиж явна да. За би 1972 онд анагаах ухааны дэд сургуулийг төгсөөд Өмнөгов аймгийн Ноён сумдын эмэгтэйчүүдийн зэрэг очиж ажилласнаас хойш одоо 50 дахь жилээ эмэгтэйчүүдийн зэрэг ажиллаж байна. За анх би Өмнөгов аймгийн Ноён сумдын эмэгтэйт очиод анх удаа хүүхэд их барьж авч ирсэн. Тэгээд анх тэр нь болохдоо зэрэг дутуу. Тэгэхдээ тэр хоёр зэрэг дутуу төрсөн. Хоёулаа манай эмнэлгийн нэг нь асрагч, нэг нь бага амж байсан байхгүй юу. Тэр үед бол хамгийн их сандарч айж твдэж байсан явдлууд санаанаас гардаг. Тэгвэл тэр хоёр хүүхэд мөн нэг нь 2 хил, нэг нь 2 хил 202 хүн. Хөдөө орон нутагт бол сумдуудын эмнэлэгт их барьж авчаа. Тэрнийг одоо бойжуулж юу яана гэдэг бол их хүндрэлтэй санагдаж байна. Гэхдээ тэр хоёр хүүхэд маань хоёулаа нэг туга хүн болсон. Би хүүхдийн эрчим дэмжлэгээний эмчээр Орхон аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн хүүхдийн засагт ажилладаг. За 2013 онд анх хүүхдийн их эмчээ мэргэжлэр төгсөөд за 13 оноос хойш Орхон аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвд ажиллаж байгаа. За 2015 онд хүүхдийн эрчим дэмжлэгээний нарийн мэргэжлийн курс хийгээд 15 оноос хойш хүүхдийн эрчим дэмжлэгээний эмчилгээнд тасралтгүй ажиллаж байгаа. За онш лаборатори 2001 онд байгуулагдсан. Онш лабораторийг одоо Сэлэнгийн эмчтээр үүсгэн байгуулж анх байгуулсан. Одоо 21 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Онш лаборатори тухайн үед одоо Орхон аймаг болон энэ тойргийн сумдууд иргэдэд лабораторийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгох зорилгоор бид нар орон нутагт хийгдэг Улаанбаатар руу явагдаж хийгдэг одоо лабораторийн шинжилгээнүүдийг анх хийж эхэлсэн. Анх хийхдээ манайх Германы одоо Humан фирмийн одоо хагас автомат аппарат тоног төхөөрөмжтэй анх ингэж хийсэн. Одоо бол манай лаборатори Германы одоо Roche брендийн бүрэн автомат лабораторийн одоо тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гематологийн шинжилгээ, биохимийн шинжилгээ, молекул биологийн шинжилгээгээд одоо бүх төрлийн нарийн шинжилгээнүүдийг бол Орхон аймаг болон одоо Тайргийн Булган, Сэлэнг аймаг, ойрын сумуудын ард иргэдэд шинжилгээний дандаа нарийн одоо лавлгаа шатлалын эмнэлгүүд хийгдэг тусламж үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа. оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анх 15 ортой үйл ажиллагаа явуулж эхлээд одоо бид нэр 60 ортой дэмжлүүлдэг үйл ажиллагаа явуулж байна. Манай эмнэлэг нь болохоор дотор зүрхсүүдээс
мэдрэл, уламжлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт манай эмнэлэг 5 их хэмжтэй, 8 сувлагчтай, нийт 20-од хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг байна. Одоо намайг бүр жоохон багтал ээж минь дагуулаад эмнэлэг гэж аваа явдаг байсан. Одоо ингээ харах хүнгүү дүүрт хоёрыг эмнэлэгтээ хонуулцдаг. Тэгэл эмнэлэгт хоноо байж ахта ер нь имж болно гэж багасаа л мөрөөдсөөр байгаа л имж болсон. За Баян өндөр мэд эмнэлгийг болохоор 2019 онд бас анх үүсгэн байгуулсан. Манай эмнэлэг нэгдсэн эмнэлгийн тусгай зөвшөөрөлтөй үйл ажиллагаа явагддаг. Одоогоор бол бид нар бас эмнэлгийнхээ үйл ажиллагааг аль болохоор ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, хурдан шуурхай үзүүлэхийн тулд одоо бүхий л одоо өөрсдийнхээ нөөц болцоог дайчлан ажиллаж байгаа. За 2021-с 22 оны үед бол бид нар 2-оос 3 кабинетуудыг шинээр нээж ажиллуулсан. Нүдний кабинетыг иж бүрэн томилсон байгаа. Чих хамар хоолойн кабинетыг иж бүрэн томилж байна. За ерөнхийдөө манай эмнэлгийн үйл ажиллагаа бол бас эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ илүү үзүүлэх, дотрын чиглэлээр хэвтэн эмчлүүлэх юм тасагтай үйл ажиллагаа явуулж байгаа. Бидүүсийн анх 87 онд ирж байгаа Оросын хадаас ховор штэ. Одоо үе юмны илбэгсэн хадаас үдээсний асуудал бол маш их илбэгссэн. Цаанаас нь хангалт их өгч байна. Тийм учраас бол хийхэд бол их болцоод байна. Тэр үед бидүүсийн анх ажиллаж байгаа хотоос ч гэсэн хадаас олддгүй байлээ шүү дээ. Улаанбаатарын хүрт хадаас. Би тэр үед бол хотын энэ эрдэнэтийн Орос эмнэлгээс хадаас мадаасаа олж аваад дүүхэн маягтайж бусад газруудыг бодоход бол ажиллаж исэн тийм бас би. Тэгсэн тэрнээс хойш бол бид нар ч нөгөө ургийн монитор авахгүй чихээрээ чагнадаг байсан. Эхо байхгүй өөртөө гадна үзэлгээ үзээд хүнээ үнэлдэг байсан. Одоо бол өрөө олгонд ургийн зүрхний цохилт тэмдэг монитортой болсон. Өрөө олгон нөгөө дулаан няран тусламж үйлчилгээ төрхийн болон няран бэлэн байдлын бүх тоног төхөөрөмжөөр хангасан шал өөр болж байгаа. Тоног төхөөрөмж бол. За 21 онд нэмж манад бас дурангийн кабинет нэгдсэн байгаа. За шүдний кабинетууд байгаа. Ингээд амбулаторын тусламж үйлчилгээг аль болохоор иж бүрэн хийх зорилт тавиад бид бүх ажиллаж байгаа. За одоо нэг 7 хоногийн дараа бол бид бүхэн бас өдрийн эмчилгээний кабинетта одоо ковидын дараах эмчилгээг авах зорилгоор осоо эмчилгээний аппарат аваад ирсэн. Одоо осоо эмчилгээг хийх гэдэг ингээд бэлэн болоо байж байна. Ингээ хөгжиж яхад бол анх бол гипсгээд тавьж ийсэн байна. Гэхдээ нөгөө хөлтөгнөө бол шууд хөлийн одоо засахаар оролдох ингээд мөр эсвэл засаад шууд шавдаг байсан. Ингээ шаваад гипсчихдээ. Дараа нь тэгсэн чинь Францын Марел гэдэг хот симхэд давуу үйлдвэрлэж эхэлсэн байна. Багтнаадам зориулттай. Тэгээ багтнаадам зориулттай симхэд давуу үйлдвэрлэж ирсэн чинь тэрийг шарахыг боож болох юм байна. Их сайн гэдэг ойлголт аваад тэгээ шарах боож эхэлт, марлаад боож эхэлсэн. Тэгсэн чинь тэрийг дараа нь гипсэн дээр ингэж гипс дээрээс нь засахж байгаад ингээд боох юм бол бүр их илүү үр дүнтэй гипс тавьж болох юм байна гэдэг. Тэгээ марл дээр гипс тавьж эхэлж бас гипс тавьж хүний хөл гараа хугардлыг хэмжлээл. Ер нь бол яг хувийн хэмжлийн эмэгтэйчүүдийн эмнэлэг бас 5-6 эмнэлэг байгаа шүү дээ. Тэр бол мэдээч зэрэг бүсийн онцлогооны эмнэлгийн одоо амбулаторийн үйлчлэгийг бол тодорхой хэмжээгээр бас хөнгөвчилж байгаа. Энэ эмнэлгүүд чинь бүгдээрээ эхот бүгдээрээ мэрэгжлийн эмчилгээр ажиллаж байгаа болохоор бас тодорхой хэмжээгээр тус дэмжлэг болж байгаа гэж бодож байгаа. Тэрнээс гадна бол бид нэр юутай харилцаа холбоотой эмч нартай нь бол одоо янз бүрийн гажиг янз бүрийн одоо хүндрэлтэй тохиолдлуудад бол байнга харилцан мэдээлэл солилцож ажилладаг болохоор тодорхой хэмжээгээр тус дэмжлэг болж байгаа гэж бодож байна. Манай тасаг бол
төрөх эмэгтэйчүүдийн 10 эмчтэй байгаа. Яг тасаг дээр бол 6 эмч байдаг. 4 эмч нь болохоор нөгөө өрх өрхөө хариуцаад жирэмсний онцгой хяналт гэдэг утгаараа өрхийнхөө асуудалтай буюу эрсдэлт бүлгийн жирэмснүүдийг авч хяндаг. Тэгээд тэд нар маань бол харьцангуй туршлагатай. Хэдий ч нэ тэд нар сайн эрсдлийг эрт онцлож хүндрэлийг гаргахгүй байвал бидний энд тусламж үйлчилгээний чанар улам сайжирна. Тэгээд төрөх дээр ирж байгаа нөгөө хүндрэлүүд багасж байгаа. Эрт хугацаанд даралтаа, эрт хугацаанд хожуу орлогоо, эрт хугацаанд ихсийн асуудалтай эмгэгүүдээ онцлоод авчвал бид нар хүндрэлгүйгээр эсэм мэнд амаржуулаад тэгээд амжилттай ажиллахад бол манай өрхтөр байгаа жирэмсний онцгой хяналтын эмчнэр бол маш сайн ажилласны үр дүнд бол харилцаа уялдаатай ажилласны үр дүнд бол ажил маань амжилттай сайн байна. Өрхийн эмч гэдэг одоо мэрэгчлэл их сайхан мэрэгчл олон талын одоо мэдлэгтэй байх шаардлагатай байдаг. Нялхнараа хүүхдээж үзэн, өндөр настангаач үзэн, жирэмсэн ээжүүдээж үзэн, хяналтын хүмүүсээж үзэн бүх одоо талын одоо өргөн хүрээний мэдлэгтэй байх шаардлагатай байдаг. Энэ утгаараа бол одоо өрхийн эмчт бол дуртай өдий хүртэл одоо 26 дахь жилд ингээд эмчээр ажиллаж байна. Эндээ бол энэ мэрэгчлэрээ үнэхээр бахархаж явдаг. За бусад өрхийн эрүүл мэндийн төвүүдээс бол манайх нийт орон сууцнд амьдардаг одоо 3 багийн 4875 өрхийн 17898 хүнд үйлчлэгээ үзүүлдэг. Сая бол ингээд ковидын гэрийн эмчилгээний жишээ нь 2021 оны 6 сараас эхлээд хамруулсан. Хамгийн их өвчлөлт ихтэй сар нь бол 9 сард бид нар 1678 хүнд жишээ нь ковидын халдвар авсан хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. За тэрний нэг 48% эмнэлэг твтэж эмчилгээ авсан. 52% нь бол гэрээр эмчилгээ хийлгэсэн. Тэгээ одоо 4 дахь жилдээ ажиллаж байна. Бас 2 дахь жилээс ахуулаад ерөнхийдөө нөгөө ковидын өвчлөлгээд ихсэн байгаа. За тэгээд анх тэгж бэлэн байдлын үед тусгаарлах нөгөө зочид бодлуудаар ингээд тусгаарлан ажиллаж байхад би хамгийн анхны юунд ажиллагтаад ингээд ажиллаж байсан. Бас эхэндээ юмаа сайн мэдгүй ингээд айх төвших тийм юм байсан. Гэхдээ бэлэн байдлаа хангаад за ингэх ёстой шүү, тэгэх ёстой шүү. Сайдынхаа тушаалыг баримтлаад ингээд өдий хүртэл ингээд ажиллаад явж байна. Ер нь хэцүү байдал бол маш их гарч ирсэн. Жишээ нь л одоо тэр иргэдийн одоо миний утсанд гэх чинь нэг өдөрт би бүр 500 гаруй дуудлага миний утсанд жишээ нь ирж явах жишээний байсан ш. 21 оны 8 сараас 9 сарын хооронд манайх одоо нэг ачаал маш өндөртэй байсан учраас бид нар одоо ажилд орё гэсэн хүн болгоныг бараг авч исэн. Тэгэхэд одоо маа 6 хүн ороод 5 хүн ажлаас гарсан байдгийг. За ер нь тий ковидыг одоо анх үзүүлэл ирэхэд бол өрхийн эмнэлгийг үнэлээд тэгээд одоо шинжилгээг нь бол нэгдсэн эмнэлэг дээр ч юм уу эсвэл сувил дээр ч юм уу шинжилгээ нэгж өөр бусад эмнэлгүүдээр шинжилгээгээр оруулагдаад анхан шатны тусламжийг бол ерөөсөө өрхийн эрүүл мэндийн төвл үзэж ангилаад энэ хүнийг одоо гэрээр эмчлэх шаардлагатай юм уу эсвэл одоо эмнэлэгт тий нэгдсэн эмнэлэгт хэвдүүлэх юм уу эсвэл хувийн хэмжлэлийн эмнэлэгт хэвдүүлэх юм уу гэдгийг одоо яг ялган ангилаж ингэж явуулдаг. Иргэд бол нөгөө хүлээж твчихгүй одоо 5 цаг болчлаа 6 цаг болчлаа одоо ингээд тараад явцсан байх вэ тий оцсон эмч нарыг зайгнах бүр ингээд нөгөө гэрээс нь гараад явж яхад юуныхаа балкон дээр гараа зогсчихсангүй зургийг авахгүй яасан ингээд гарч ирэл араас нөгөө ар гэрийнх нь бас хашгираад ингээд загнаад гих мэтлэн ингээд бол одоо яг тэр хүмүүсийн л одоо зам үн чанарыг харуулж идэм байлээ. Ер нь ийм өвчин юу тэг хүн болгон л айцтай эрүүл мэндийн салбарын айцтай ард иргэд маань ч айцтай байсан аргагүй шүү дээ. Тэр чинь урд нь ийм юм болж байгааг болохоор одоо хин нэгнийг буруутгах ч юм уу хин нэгэн тийм байсан гэж одоо шүүмжлэхээсээ илүү ер нь тухайн цаг үед болж исэн болон
тэр процессуудад хүн болгон өөрснөө ингээл одоо ингэх юм байна, тэх юм байна, ийм гаргалгаа байт юм байна ингэж туршлагачаал одоо тэгж ажилласан. Одоо нөгөө эхний үед хүмүүс амар сандралтай байсан. Нилээ сандралтай ингээд нэг юмээ бүр гэрээслээ бичээд хүрээд ирсэн. Уйлаад хүүхдүүд нь ингээд манайхыг аваач гээд бөө юм болоо тэгээд ирж исэн. Тэр юмээ гэхдээ зөв зүгээр болоод гарсан л да. Манайх нөгөө ковид бол жирэмсэн ээжүүдэд нөгөө айгүй хүнд тусаж байсан. Ялангуяа тэр нөгөө дельта хувилбарын үед бол тэгээд анхны ковидтай ээжийг бол яг би байж таарсан Жима гэдэг эмэгтэйг бид нар төрүүлэхийн тулд халдвартай эмч, сараа эмч маань, схений сувилагч маань, тэгээ их баригч маань бид дүр байж байгаа төрүүлсэн. Тэгээд ер нь бол нөхцөл байдал хүнд нөгөө нэг битүү хувцастайгаа өчнөө цаг байна. Дээрээс нь яг энэ төр хүрээний гоё нөгөө няра болоод төрхийн бэлэн байдал маань нөгөө тоног төхөөрөмж маань дутагдaltaй. Тэгээд ямар ч байсан тэр хүнд үеийг бол даваад одоогийн байдлаар бол манайх чинь 112 ковидтэй ээж төрүүлсэн билээ. За тэр болгоны яг нөгөө дуудлагын хуваарийнхаа дагуу төрүүлээд хаалханд орох нь хаалганд ороод явсан билээ. Тэгээд тэр үед чинь бид нөгөө хуваарийн дагуу 5-6 хоног ингээд жижүүрт байнга хонож исэн. Ер нь бол гэртээ ховор энэ үндсэн тасаг дээрээ жижүүр хийгээл хуваарийн дагуу ковидын тасаг дээр жижүүр хийгээл ер нь нойр хаал хасаж явж ирсэн. За бидний хийх ёстой ажил шүү. Ингээд хангар өргөцсөн хүмүүс чинь энэ үед ингээд ядарч цуцаад ингээд хойшоо суугаад байхгүй. Аль болох нөгөө иргэдтэй хүүрч ажиллаад зөвлөмж тусламжаа үзүүлээд ингээд явах хэрэгтэй шүү гэж өөрөөсөө бас зорилго тавьчихсан. Тусгаарлах хэсэгт 2021 оны 6 сараас 2022 оны 1 сар хүртэл би одоо тухайн улаан бүст ковидын халдвараар өвчсөн хүүхдүүдийг хариуцаж үйлчилгээг ерөнхийдөө хүүхдэд одоо сувилагч нартайгаа хамтарч ажиллаж байсан. Тэгээд ер нь эрүүл мэндийн шатлалын бүх одоо байгууллагууд хоорондоо нэгт уялдаа холбоотой байсны хүчинд ингэж одоо бас ковидыг давж гарч байна. Хоёрдугаарт бол одоо манай иргэд чинь вакцины дархлаажуулалтандаа бол маш сайн хамрагдсан. Бүсийн онцлогын эмчилгээний төв бол бас яг тэр ковидын үед бол хүчрэхгүй шүү дээ. Энэ их одоо ачаалал чи хувийн хвшил бас бараг 50% шахуу үргэлцэж одоо манахаас гадна бас хувийн хвшлийн олон эмнэлгүүд ковид эмчилсэн байгаа тийм. Ковидын үед манай эмнэлэг хамгийн анхны одоо хэвтэн эмчилүүлдэг хувийн хвшлийн эмнэлгүүдээс үйл ажиллагаа явуулж ирсэн ковидын чиглэлээр ковидтэй бид нийт 50 ортой ажиллаж байсан. Бүсийн онцлогооны эмчилгээ төв ер нь бусад байгууллагатай бид нэг туйлтай холбоотой ажилладаг. Биднэрт одоо бүсийн онцлогооны төвчид биднээс нэг шатлал дээгүүр эмнэлэг шүү дээ. Тэр болохоор арга зүйн зөвлөгөө өгөх тэгээд биднийг сурган хүмүүжлэхэд их тусалцаа үзүүлдэг. Бид нэр ингээд өөр чадахгүй байгаа мэр одоо ингээд өвчтнүүдээ болоод бүсийн онцлогооны төв рүү бол явуулдаг байгаа. Тий, манай хамт бол одоо 30-аад одоо хүмүүс ажилдаг, сайхан хамт олонтой, сайхан удирдлагатай, сайхан залуучууд одоо шижигнсэн сайхан залуучуудтай хамтарч ажилдаг. За энэ югаараа бол их одоо сайхан байна. Хоёрдугаарт бол ар гэр тий сайн хинтэй. Энэ ар гэрийнхэн бол сайн байхад бол энэ одоо ажлыг бол даван туулахад бол одоо тодорхой хэмжээний одоо үүрэг одоо бүсдэж байна л гэж бодож байна. За тэгээд одоо бүхэл бүтэн 2 жилийн турш ар гэрийн одоо найдвартай баталгаатай ар гэрийнхаа хүчинд за тэгээд 100% өөрийнхөө эрүүл мэнд сэтгэл санаа бие организмаа зориулж энэ ковидын цар тахлын үед ажилласан та бүхэндээ бүх эмнэлгийн ажилчид цаана өмнөрт
баатруудтай мэд цэцэн өрхийн эмнэлгийн хамт олноос болон хувьяасаа олон улсын эмч нарын баярын мэндийг хүргэж та бүхэндээ эрүүлийн хаалцж байгаа хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё. Олон улсын эмч нарын Doctors Day гэж байгаа шүү дээ. Олон улсын эмч нарын баярын өдөр зориулсан мэргэжилтийн нөхд эмнэлгийнхээ эмч нарт хамт олондоо хамгийн эрүүлийн сайн сайхан бүхний хүсье өрөөж ажлын өндөр амжилт гаргахыг хүсье өрөө ангаах ухаан маань цэцгэлээ өгч болтугай хүсье өрөө дөө. За ингээд Орхон аймгийн нийт эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдтэй дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндийг дэвшүүлье. За олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулаад бүсийн онцлогын эмчилгээний төвийн үе үеийн эмч нартай болон тэгээд хувийн хвшлийн бусад эмч нартай дэлхийн эмч нарын баярын мэндийг хүргээд эрүүл мэндийн ари хүмүүст нь ажлын амжилт хүсээд эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За нийт дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хувийн эмчлийн болон Медпас эмнэлэг мөн Боотын эмнэлгийн хамт олонд эмч нартай бол баярын мэндийг дэвшүүлье. За удахгүй тий одоо дэлхийн эмч нарын одоо өдөр баярын өдөр болох гэж байгаа. За энэ баярын өдрийг одоо тохиолдуулаад мэргэжил нэгт Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа үе үеийн эмч одоо нартаа бүдээрэнд нь одоо сайн сайхан бүхний хүсье, эрүүл энгийн хүсье, ажлын өндөр амжилтыг хүсье. Та нар минь мундаг шүү. Та нарынхаа өвчээр энэ одоо цар тахлыг даван гарч байгаадаа үнэхээр их баярлж байна. Тэгээд дахин одоо эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа маш их баярлалаа. Чин сэтгэлээсээ баярлалаа гэдгийг хэлье. Нийт эмч нартаа олон улсын эмчрийн баярын мэндийг хүргэе. Сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За 2022 оны 3 сарын 31-нд одоо дэлхийн эмч нарын баяр болж байгаа. Тэгээд бид бүхэн бас цар тахалтай холбоотой сүүлийн 2 жил ямар нэгэн баяр наадам тэмдэглээгөө өнгөрсөн байгаа. Тэгээд энэ жил одоо энэ цар тахал бас харьцангуй гайгүй болж байгаа энэ үед бас дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулаад бас эмч нарыг алдаршуулах юм үйл ажиллагаа явуулж байгаад бас туйлын баяртай байна. Тэгээ энэ завшааныг ашиглаад нийт Орхон аймагт ажиллаж байгаа эмч нартаа одоо баярын мэнд хүргье. Нийт эмч эмнэлгийн байгууллагын ажилтан хамт олондоо олон улсын эмч нарын баярын мэндийг хүргье. Та бүхэн маань энэ цагийн баатар шүү. Битгий шантраараа өөрсдөө бахархаж одоо гоё амьдраарай гэж хэлмээр байна. Шантрах тийм тохиолдол зөндөө гардаг ч гэсэндээ ард иргэдийн маань жоохон гэсэн одоо баярлалаа гэсэн үг бидний сэтгэлийг маш их гоё болгож өгж өгдөг. Тийм учраас бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Сайн байна уу? За дэлхийн эмч нарын өдрийн мэндийг та бүхэндээ өргөе. Тэгээд нийт одоо ажиллаж байгаа эмч сувилагч ажилчдаа энэ баярын мэндийг хүргэе. Тэгээ үнэхээр маш сайн ажилтж байна. Үнэхээр хэцүү нөхцөлд одоо энэ коронавигийн үед ингээд ээж бид нарыг бүгдэнд нь санаа тавиад ингээд ажиллаж байгаад нь маш их талархаж байна. Намайг Хулган гэдэг эсэмээр төрүүлж өгсөн шүрэнгийн эмчтэй болон хамт олонд нь маш их баярлалаа. Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг хүргэе. За намайг Баянжирлын Бямсуран гэдэг одоо 23 настай анхныхаа хүүхдийг гаргасан. Эсэмийн төрүүлсэн шүрэн гэрэл эмчтэй хамт олонд нь баярлсан талархснаа илэрхийлье. Эмч таньдаа баярлалаа. Эмч таньдаа баярлалаа. Цагаан нөмрөгт бааtruуд эмч та нартаа баярлалаа. Баярын мэнд хүргье.